Одоо язгууртай гэж ч үгс үг гэхээр энийг яа гэсэн үг. Тэтэд зүчнээс үг тийм үү? Тэтэд зүйлээд хоёр шиг байх юм гэсэн үг тийм. Тэр чинь одоо P-гээс хамаарал P нэг тоо байх юм бол хоёр шиг байх. Тэгэхээр өөр тоо нэг шиг байх юм тийм үү? Тэр бол чийдгүй байна. Янз бүр шиг байна. Ер нь бол ямар нэгэн байдлаар юу project уутай байна гэж тийм үү? Project уутай. Тэг хэдэн project уутай байх боломжтой юм. Тэгээ бүр чартаа бодож байгаа үнэхээр натурал язгууртай байхын тулд P нь ямар байж болох вэ гэсэн бодлого зөвхөн шүү дээ. За нэгдүгээр тийм байна. За Wheaton theorem-соор x1 дээр нэмэх нь x2 хэдтэй нөхөх вэ? Асах P-тэй нөхсөн. x1-ийг үүсгэх нь x2 нь яах ёстой вэ? Чинь байх ёстой гэсэн юм гарч. За гол нь хэдэн хос натурал язгууртай вэ? Натурал шийдтэй байл гэсэн үг шүү дээ. Натурал язгууртай. Өөрөөр хэлбэл x1 x2 хоёрыг заавал яах ёстой гэсэн үг. Тэгсэн чинь 34 гэдэг тоо чинь болохоор ер нь яаж заддаг вэ гэхээр нэгийг үүсгэх нь 34 гэж байж болно. Эсвэл юу вэ? Хоёрыг үүсгэх нь 17 гэж байж болно. Өөр боломж байхгүй шүү тийм үү? Бидний хооронд байр суурь. Нэгийг үүсгэх нь 34 гэж байж болно. Тэгэхээр тэр нь натурал чинь. Тэгэхээр эндээс үгсэг болох вэ гэхээр x1 нь юу вэ? x1 нь 1, x2 нь юу вэ? 34 гэсэн ийм байж болно. Эсвэл x1 нь 2, x2 нь юу вэ? 17 гэж болно гэсэн ийм л хос. Тэгэнгүүт удаад ийм хэсэг гэж байна. Энэ олон гишүүн хос натурал язгууртай байх P параметрын утгыг авсан. Одоо P гэдэг нь P-г утгыг авсан. Тэгэхгүй параметрын үүнд нэг ачаад бүрийг зовоод P-г утгыг авсан. Их болдог байх юм уу яа гэсэн үг. Одоо энэ олсон шийдвэрүүд энд нь орж байгаа P-г олчих гэсэн үг шүү тийм үү? Эхнийхээ шийдвэрийг оруулах юм бол юу болж байна?